байцгаана уу? Сайн байцгаана уу? PB World байна. Болроо гэдэг. Бучка. Ээж мэж гэх юм. Миний ээж. Миний ээж. За би болрогийн ээж. Бучка гэдэг. So өнөөдрөөс эхлээд бид хоёр өөрсдийнхөө YouTube channel-ыг нээж шийдсэн. Тэгээд өнөөдөр яг specially Valentine's Day ээжтэйгээ хийхээр шийдсэн байгаа. Яагаад гэвэл өнөөдөр бид хоёулахнаа single. Оо би тэгтээ төр single үү? Манай ээж сар single. Автаа шүү. Босоо. Автаа. Тэгээ манай Монгол явсан байгаа. Тэгэхээр манай ээж сар single. Яг тэр сар ийм хугацаанд одоо Valentine болж байгаа болохоор ээжтэйгээ Valentine's хийж шийдсэн байгаа. Би одоо ээжигээ болцоонд өрсөн. Тэгэхээр чи мөнгөнд авах юм. No. Би ээжтэй ээж. За юу гэсэн үг юм тэгээ? Тэгэл тэр нөө би урьдсан дээр юм шүү. за тэгвэл та өрч. За. За тийм ээ тийм за. So өнөөдөр бит хоёртой зүг хамт байгаарай. Яа, бид бэлэн болсон байна. Өнөөдөр бид хоёртой зүг манай дүү Нанди бид гурав өнөөдөр явна. Girls Day хийнэ. Чам ямар вэ? Газар гоё. Гоё. За окей. Окей. За жоохон залах уу. We are ready. За ингээд бид гурав замдаа гараад явж байгаа. Тэгээ энэ удаад ойрхон явнаа. Гэрээс нэг 40 км-ийн зай дэлгүүр орно. За тэгэл энэ хоорондын охин хажуудтай галзуурж өгнөө дуулна, бүжиглэн янз бүр болно. Тэгээ би бас яаж дотгоо хоёлаа дуулна. Манай гэр бүл Монголд амьдардаг байгаа. Чех улсад 13 дахь жилдээ одоо амьдарч байна өө. За тэгэл ингээд цаашаа явна да бид гурав. Одоо энэ охинд нөгөө полцаанд орсон юм чинь дэлгүүрт орно. Өнөөдөртөө яг юу авах уу замдаа хин юу авах уу сайн төлөвлөж авч явахгүй л өстой. Гурлаа л солиорж өгнө штэ тэгэд ярилцаал. За тэгээ ингээд дэлгүүртээ ороод ирсэн маа. Юу нэтрүүнд энэ охинд жоохон юм авсан. Юм аа. Гэтэ хөвчлэн л яг том охин болроо л юм авсан л та. За би зэнтэйгээд одоо болдонд үргэцсэн юм чинь өстөө эрхэлж өгсөн байдгийн ээж те. Ээжигээ даавуулаад баахан дэлгүүр хийсэл. Ингээд ер нь бодоод байсан чинь ээж хоёр өмнө жилийн 5 сараас хойш ерөөсөө ингээд өөрсөндөө цаг гаргаагүй яг өөрсдөө хоёулахнаа цуг яваагүйсэн болохоор яг өнөөдрийг онцолж Valentine's Day ээжтэйгээ хийсэн байдгийн. Анхны бичлэг маань нэг иймэрхүү боллоо. Тэгээд их гоё туршлагагүй болсон бохоо одоо яана. За тэгээд одоо хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баярлаа баяр та.